хаягдж байгаа хоньны нэхий ингээд бэлэн бүтээгдэхүүн болоод байгаа дэр ч тийм. Яг ийм л үйлдвэрүүдийг олныг байгуулах хэрэгтэй. Одоо ховд үйлдвэрлэхэд барахтаа чи үндсэндээ энийг л хийх гэдэг байна шүү дээ. За энэ гэрээ талтай их алтаа гэсэн хуучнаар нэг дөрөө даах гутал гэж одоо ярьдаг. Хамгийн одоо эдлэгээ сайтай чанартай гутлыг Увс аймагт Улаангомдод үйлдвэрлэж байна. Ийм л бодиттой бүтээдэг хийдэг их орончтой дэмжицгээе. Хоньны нэхий хог дээр хаягдж байна. Жалгаар нэг хоньны нэхий боллоо гэж малчд маань ярьж байгаа. Тэгвэл хоньны нэхий цагаан алт болж байгаа. Цагаан алт гэж юу вэ гэж энийг л цагаан алт гэдэг. Шевро, хором ийм одоо сайхан гоёлын гутлын арьсын одоо ширийг одоо ингэж боловсруулж байгаа. Монгол өхрийн ширээр Увс аймагт Great Mongolia гэж компани ийм одоо дотортой гутлыг үйлдвэрлэж байна. За одоо та бүхэн зөв дамжлагаас харуулъя. Хоньны нэхий одоо дотор хийхэд ингэж исгэж оёлоо. За тэр дамжлаг дээр одоо хэвлэн ингэж нийлүүлж ойж байна. Гадар тал, дотор тал. Ингээд энэ оёдлын дамжлагуудаар ороод дотор талаа хэвэнд одоо барьж байна. Ингэж наалж байна те. Одоо илүүг зүснэ. За энэ чи одоо 100 цагаар татна. Одоо ингэчэд уллан тийм үү? Ингээд эцсийн бүтээгдэхүүн одоо ингэж болж байгаа. Саяны одоо дамжлагад харсан баг. Энэ дотор тал нь хоньны одоо бид хог дээр хаягдж байгаа цагаан алт маань энэ. Гадна тал нь өхрийн шир. За улыг бол импортоор авч байгаа. Ингээд захан дулаахан ажлын гутал гарч байгаа. Хог дээр хаягдж байсан хоньны нэхий маань ийм одоо сайхан гутлуудын дулаахан дотор болж байгаа. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөр бол ийм л үйлдвэрүүдийг дэмжих энэ зорилгоор Монгол улсын их хурлаар Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхдээ цагаан алт хөтөлбөрийг санаачилж батлуулсан үүний үр дүн гэж гарч эхэлж байна. Яг энийг өшөө цааш нь хийж хэрэгжүүлэхэд Монгол улсын одоо бүс болгонд үйлдвэр технологийн парк байгуулж энэ үйлдвэр технологийн паркууд дээр төрөөс цахилгаан, дулаан, цэвэр ус, бохир ус, халаалт, дулааны станц, хашаа, зам талбай, газар гэхэд бүх юм одоо үн төлбөрөөр шийдэж өгч хувийн хвшлийнх маань өөрсдөө үйлдвэрээ барьж байгуулж хувийн хвшлийнхний ингэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг 5 жилийн хугацаанд огт татваргүй 6-аас 10 жилдээ 50% хөнгөлөлтөд 2 дахин бага татвартай байлгаж дэмжиж гэсэн одоо энэ хуулийг 22 онд миний бие санаачилж хурлаа батлуулсан. Баруун бүс одоо Ховд аймгийн төв баригдах үйлдвэр технологи парк дээр ийм одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг олноор нь барьж байгуулцгаая. Монгол улс маань бас үйлдвэрлэгч улс болж ээж жинхэнэ хөгжсөн орн болно. Энэ бас бодлого маань хэрэгжин шүү. Тэгээд энэ дээр үйлдвэрлэцгээе, хийж бүтээцгээе. Ухдаг уул уурхай биш. Одоо тийм ургаж төлждөг хөдөө аж ахуй, малын гаралтай, төлөөрөө өсдөг малынхаа түүхий дээрээ арьс ширээрээ ноос нулуураа бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг орлоготой ажилтаа улсынхаа эдийн засгийг хэлсэн ийм сайхан одоо боломж байгаа. Ийм л бодиттой бүтээдэг, хийдэг их орончтой дэмжицгээе. Энэ ийм сайхан одоо үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе. Удахгүй болгож байгаа цагаан сараараа та бүхэн маань энэ үндэсний үйлдвэрийн энэ сайхан одоо гутлуудаараа гойцоогоороо Great Mongolia компаниас энэ сайхан гоёлын гутлуудаа худалдаж аваад бас цагаан сараар хийгээрэй. Их оронч үндэсний үйлдвэрлэлээ монголчууд бүгдээрээ дэмжицгээе.